Бүдэл гинт нэг хэд хэдийн хийснэ. Окей, өөрийгөө олцсон шүү. Тийм ээ. Олж явлаа. Би чинь одоо миний том хүн шүү дээ. Яачи. За сайн байцгаана уу. One Bottle Talk-ийн 9-р дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За. S4-г мэдчилж байна. За өнөөдрийн сэдв болохоор Юу мэдвэ? Би уусарыг ингэж ядг юм аа. За сайн байцгаана уу. One Bottle Talk-ийн 9-р дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд өнөөдөр бид дөрөв нийгмийн стандартын талаар жоо ярилцах гэж. Яг нийгмийн стандартад тааруулж амьдрах ёстой мó үгүй юу гэдэг тал дээр жоохон буулахаар байгаа. За энэ одоо нандин ирхэн 3 төч суугааг маш удсан байна. Тийм ээ тий. Сүүлийн үеийн зүгээр л маш олон залуучуудтай би хамт суулаа. Сансан байна. S4 хамтлагаа. Соко Санчер сүүлэн соло. Одоо удахгүй анхныхаа цомгийг гаргах гэж байгаа. За тийм яасан гэдээс аваа. Ер нь нийгмийн стандарт Нийгмийн стандарт гэл тэгэл одоо масын гаргасан стандарт юм. Миний л гаргасан стандарт. Нийгмийн стандарт гэж юу юм? Нийгэм гэж өөрөө юм тий. Нийгэм гэж юу? Одоо ингээл дөрвөлж бас өөрхөн нийгэм л баг Тийм нийгэм шүү дээ. тий. Хүмүүс оршиж байгаа газар нийгэм оршин. Нийгмийн стандарт гэхээр одоо бодвол юу л ах те. Бүр яг их масын чиглэсэн гаргасан зүйл нь нийгмийн стандарт гэлчээд байгаа зү. Ерөнхийдөө бол нөгөө одоо яг Монголд байгаа нөхцөл чи хөв хүнээрээ амьдарч чадчихэв нүү. Тэрэнд чи хүмүүс хэрэг нөлөөлөд байна гэдэг тиймэрхүү зүйлсийг ярил зүгээр юм бол тий. Чамд хэр нөлөөлж юм? Өө надад Сүүлэнгээрээ байхад хэр хэцүү байна? байхгүй штэ. Одоо тэр сүүлэн гэдэг хүний чинь бүр тэр авдрын ёроолт тасна. Талаа ирсэн үү? Хэдэн жилийн өмнө бол гарч ирдэг байлаа сүүлэн гэдэг хүн одоо л байха болсон. Одоо л тэгэл дашин бигмараараа л байна. Энд чи S4 биш яваа. Харин ч эсэргээр юм шүү. Та нар ингээд хараа. Залуу байх тусмаа, хүүхэд байх тусмаа ингээд өөрөөрөө байж чадахгүй. Юмд ингээд хурдан өртөмтгөө. Хүний үгэнд оромтгой, тий уруу татамтгай байд юм шүү. Үзэл бодол нэмэгдээд, нас нэмэгдээд ингээл одоо Өөрийгөө үзхийн харж юм аашин тий амьдрал үзхийн ихэр хүн чинь байр суурьнда одоо доктортай байгаа, үзэл бодолтой хатуу байгаа байт юм шүү. Гэхдээ яхаа нөө үзэл бодолтой хатуу байх гэхээр ингээд нухчин дардаг зүйлс шүү дээ. Энэ тэндээс одоо би жишээ нэг л өөрөөрөө байх га шивээсээс илгээл тий дуртай юмаа өмсөөл явангууд чинь за би ингээл жишээ нь гуйн дээр шивээстэй би богинохон юм өмсөөл явмаар энэ заяа. Тэр доктор байгаа нь 3 настай охиныг гаргаад ирээ байгаа. Тийм зүгээр инер бичээс ирэж байгаа. Тэгэн гот зүгээр ингээл амар янз бүр л тэгэл би нөгөө хүүхдтэй төл явж байгаа юм. Бараг хүүхдтэй чи юу шивээс юу гоё хаасаа. Come on зүгээр нөө одоо бас яг одоо сошиалар их яваад байгаа ш нөгөө эмгтээчүүд нь хүссэн зүйлээ өмсмөр юм. Тэгэл эн чинь бас л ингээл мас ингэж амар дарамтлаж байгаагаас болж ийм амар их сэтгэл зүй болон бие организмын дарамт хүрч байгаас л өөрөөрөө байж чадахгүй залуучууд амар боогдмол байгаа зү. Нэг эрхчлөө гэхээр заавал яг бүр ингээл шалдан үг гэдэг гэсэн үг биш шүү дээ тий. Мэдээж яг нөгөө юу лээ чиний нэрний хоёр залуу гэдэг лээ. Дуу аваа гэдэг нь шүү. Тий нөгөө шүү дээ. Соёнбо. Тэгтээ тэр бол амар зориг штэ. Амар зоригтой. Би яг үнийг хэлэхэд амар ингээ өөрөөрөө байяа гэсэн ч гэсэн тийм зориг гаргаж. Би хальт харчаад Джон Леннон Yoko Ono хоёр гэж хараа. Сайн гэдэг юм. Тий соёнбо. Тийм. Тэгтээ өстой гоё зоригтойсэн. Тийм л. Яг тэр ихтэй зөв хэлж чадчихээн. Гэхдээ тий ингээд дуу аваа гэдэг нэртэй байсан шүү дээ. Тэгээд ингээд чи бид нар дуурч чадахгүй байна. Тэгтээ одоо бидэрт ямарваа нэгэн дуурсан ч одоо жишээлбэл тэр хүрэх газар хүрч чадахгүй харуулах гэж штэ. Тэгэхээр бид нар одоо харуулъя тий. Нэг анхаарал татдаг гэдэг юм шиг байна. Тэгээд одоо нөгөө нэг юм артистууд зөндөл хийсэн байдаг ч яг тийм байдлаар одоо намайг одоо 24 цагийн дотор яач ч болон та нар гэх ингээ бүр гар өсөх зураад ингээ тийм ихтэй. Тэг эхлээд бол хүмүүс ингээ лийлэл хайрлал дээр нь би энэ дээр юм зураг мураадсан бол сүулдээ цохоол алхтаа алх стэл тэгэл амар хэцүү нөгөө хүн чи уйлал тэг нэгмүүд дууссан байсан тий. Яг тэрэн шиг ингээд яг хүмүүс одоо жишээлбэл ингээд хүний нүдэн дээр ингэж тэрэнд байгаа хүмүүсийг тэгж үйлдэл гаргаж яхад тий далдуур яаж байгаа бол тоо бүр амар эзтэй тий. Гэртээ байгаа компьютерийн цаанаас болоод болоо байгаа болж байгаа штэ. За компьютер бол тэгэл чифтээр бол ягхан л юм шүү дээ. Гэтэ яг нөгөө одоо жишээ нь нийгмийн дарамт мөн биш. Та нар яаж байгаа юм бэ энэ ч одоо манай хоёр зүйлээс хөөс нэг шиг хоёр бүсгүйг маань.
Тэгээ нөгөө нэг одоо ингээл бичиж байгаа зүйлс бүх юмнууд нь одоо яг нөгөө нийгэм массын дарамт болж биднэрт ингээд нөгөө залуучуудад очингууд залуучууд өөрсдөө илэрхийлж чадах болсон. Нөгөө зөрөгтэй хөдөлж чадахгүй. За би тэгэл нөгөө үг дугаараач одоо ингээл юу гэдэг чинь янз бүрийн ингээл 20 зэрэг боллооч гэж үг дугаарах гингууд юм ингээд нөгөө хүсэж байгаа хэрнийг хэлж чадахгүй хэлчихээр яг байралтанд өрчих гээд байдаг. Нөгөө барьж идвэл хийдгээл одоо тийм болсон. Ямар ч нэмэр ахгүй тий. Би нэг юм хэллээ гэхэд чи намайг дэмжих үү гээл те. За дэмжиж аман дээрээ дэмжиж чи дэмжиж те. Тэгэл яг ингээл гараал очиход яг нөгөө зугаалганд явдаг шиг те. Явъя гэж аа тийч очиход бол ганцаараа л ингээд зүгээртэй байж ш те. Тэгэхээр ингээд яг хөдлөе гэхээр одоо жишээлбэл яг юунаас болоод ямар хүчин нөлөөллөөс болоод залуучууд ингэж босож чадахгүй байгаа нь те одоо солонгосчууд чиг оюутнууд чиг ингэж чадахгүй байгааг би бол бас ойлгохгүй л байна. Яг юу нь болохгүй байгаад яг ямар айцтай болоод яг бидэрт ямар залуучуудын ер нь нийгмийн оролцоо юм шүү дээ. Тий харин. Гэхдээ манай залуучууд нийгмийн оролцоо бол сайн. Одоо тэгмүүд ингэж ярьдаг шүү дээ. Монголчууд ийм юм хийчүүл гэдэг нь наадах чинь нийгмийн хүлээж авах болоогүй гэж. Тэрний амар сонирмоос тий. Уул нь ингээд бидний харахаар бидний ингээ хүрээллээ харахаар манайсаа гэж хүрээллийг харахаар танаа хүрээллийг харахаар ингээ зүгээр одоо ингээ өөрийнхөө ингээ залуучдыг харахаар амар гоё юм мэдлэгтэй тий амар их зүйлийг үзэж харсан тэгээ ингээд майндны тэлцэн нөхдүүд байгаа мөртлөө яг тэгэл нөө стил над нийгэмд хүлээж авах болоогүй гэдэг байгаа амар хэцүү байгаа байхгүй. Наадах ч юм бол яг саяны сонгуулиар л мэдгэцэн. Бид нар бол яг хүрээлэлтэй амьдраад байгаа хүмүүсийн билээ шүү дээ. Яг нөгөө хөөсөлсөн гэдэг шиг. Яг бид нар ингээд цөөнх юм билээ шүү хөөрхий. Тэгээд нийгмийн цөөнхөө цууцсан. Тэгээд яалтчгүй тэр одоо бид нарыг үдж байгаа ахал гэж найдаж байна. Одоо бид нар бол нэрнгэсээ нийгмээс ингэж тарж бүр ингэж маст чиглэх хэрэгтэй юм билээ. Яг тэр дуу аваа гэдэг шиг хаана тэнцээ хэрэгтэй байна. Бид нар тэнцэл байх хэрэгтэй юм билээ. Тэрнээс биш яг энчээ зогсоод бид нар чиний үеийг би нэмэр ахгүй тийм ингээд ах юм бол бид нар бол зүгээр л хий хоосон хөөс юм билээ ш баг баабал яг хэрэгтэй байгаа газарт нь л одоо жишээлбэл бид нар хурж очих хэрэгтэй юм байна гэдгийг саяны сонгуулиар л мэдлээ дээ. Гэтэ тийм зөрөх хүмүүсээс гарддаг одоо чамс чинь гарах уу ингээд өөр одоо чиний байгаа хүрээлээс шал өөр газар очиж байгаад яг ийм гэрэл түгэх гэдэг ингэж өөрчлөх тийм юу хийж чадах уу? Сабо яг тийм зөрөгтэй бак юм уу? Энэ хөөс юу? Чадах байх гэж би болохоор доо. Би тэгтээ яг нийгмийн тусын тулд ч гэсэн нэг хэмээгүй л тэгтээ санчир мэдээ би бол ингээл готл үүрэл хүмүүсээс хуучин хувц цуглуулаад тоглоом ягаал ингээл явж исэн. Тэгэхэд бол тэр бол үнэхээр айц хүчээ. Залуучууд үнэхээр айц хүч. Нэг хашаанд ороход л 10 хүүхэд гарч ирдэг за. Нэг хашаа дотор ороод зүгээр нэг хүүхэд юм ихэд 10 ар зайсан жоохон үеийнгийн хүүхэд гарч ирдэг. Тэр бол үнэхээр амар зүрх сэтгэл өвдмөр зүйл за. Тийм хөвзөндөө байх тийм. Тэгээд бид нар ингээл заавшгүй баян хушуу гэл тийшээ гэл ингээд үгүй штий. Дөнгөж ингээл гараалтай чингэлтэй дүг гэл гараал нэг хорон дээр очиод нийгмийн ажилтнаа уулзгаад за ийм байна гэл гаргаал өхөө тэнцээ бол зүгээр ингээд. Нөгөө дэлгсэн тэрлэг шиг их оронд маань яасан байх нь ирээдүйн хүүхдүүд чинь тэгэл цагаан шор идэл байж шүү дээ. За надад нэг санаа байна. Надад ч гэсэн санаа айдиа байна. Энийг л уус төржөөд явчихсан. Ямар санаа? Нийгмийн төчөөр ингээд шууд явах юм бол нөгөө нэг each person байгаа шүү дээ. Хүн тус бүр байгаа шүү дээ. Тэнгүүд хүн тус бүр өөрсдийн гэсэн одоо өнгө төрөх одоо тийм нэг содон зүйлсүүд байгаа. Гэсэн чинь яг тэрийг гаргая гэхлээр аюу нэг бусдаас хамааралтай. Одоо чи нөгөө нэг санчир ингээл гой хувцас хүмүүсээс чинь за тэр хүмүүс юу гэж бодох болч юм уу? Ийм бодлоос болоод аюух яг өөргөө тэр дотор байгаа 6 настай охиноо гаргадаг юм шиг байна л да. Тэгэл яг нийгэм ямар юм хүлээдэг тэрэнд нь таарлал ингээл гараал явж идэг. Дотороо тэгэхээр өөр юм хүсэж идэг. Тэрнээсээ болоод аюух одоо залуучууд ч юм уу хүмүүс шаналдаг юм шиг байна л да. Яг өөрөөр амьдарч чадахгүй болчдөг байх л та. За яг би ихтэй ингээл одоо хүмүүс тийм хэлжсэн ч гэсэн яг бүр нүүнээр хэлэхгүй ч гэсэн хүний ингээд нэг харц бүх юм тийм юм чи амар нөлөөлтөө шүү дээ. Хүн ингээл тэгээ дээрээс нь доошоо харж ингээд нөгөө тэр хүний ер нь яг юу чамд яг ямар хамаатай ч юм дээ. Ер нь бол одоо сооло ингээл юм хүмүүсээ ирсэд би за л ингэ надад ямар ч тийм шаардлага байхгүй байх чинь хүн цаанаасаа нэг юм одоо нийгэм тийм болгоцсон байгаа байхгүй. Тэр хүний хүртэл тэр шүүмжилдэг ийм нүдтэй болгоцсон байхгүй. Манайс өөрсдөө шүүмжлийн нүдтэй ингэж шүүмжилж хардаг. Тэрийг нөр амар хүлээж авдаг. Яг зарим хүмүүс амар эмзэг штэ. Шууд ингэнгууд тэнд нь амар ингэж хямарчтэй нөгөө өөрөө өөрийгөө боож одоо ингээл
ганцхан хувцалтаас биш зөвхөн тийм яг ийм нөгөө сэтгэл зүйн тийм ийм дайралтаас болоод шууд өөрийнхөө нөхөсдөг ажиллаач гэдгүү те хүснээрээ амьдрдгүү наазахын гэр бүл хүртэл эхнэр нөхрөө хүртэл бие биенийгаа шүүмжлэх харцаар хараад байх юм бол гэр бүл мөртлөө амар юм дандтай болчихоос те тэгвэл нөгөө юник мүник байдлууд чикгоос болж байгаа те Юу юм шүү. Тийм болохоор харин яг тэр ийм Бид нар шүүмжлэх бүгдээрээ зүйлсийг юуник амар шүү дээ. Боддоо одоо секс руу орчлоочлаарай. Бид нар төмөрөө нэг жижигхэн хамгийн шилдэг сперм орж байгаа шүү дээ. Бомоо сперм дотроос нэг шилдэг хамгийн шилдэг нэгэн сперм тэр эмэгтэй хүний савнд өөр цэцэг жимс болон тий чадсан байна. хүн болж байгаа шүү дээ. Тэгэхэд бол бид нэр бодоод үзэхэд шүү дээ. Дэлхийн хамгийн шилдэгүүд дэлхий дээр энэ бүр хамгийн шилдэгүүд амьдарч байгаа хгүй нэг хүн гэхгүйгээр дэлхийн энэ дэлхий дээр бүр хамгийн шилдэгүүд амьдарч байгаа гэж бодохгүй юу? Тэр олон спермүүдээс нэг хэсгээр. Тэгэхээр бид нар бол бүгдээрээ юуник, бүгдээрээ шилдэгүүд ахгүй юу? Шилдэгүүд болж энэ дэлхий дээр цугларсан. А тэгээд одоо тэр шилдэгүүд чинь мэдээж одоо бас чамайг одоо шүүмжлэх хоны. Шүүмжлэлгүй л явах тий. Яагаад гэвэл шилдэг учраас Өөрөө бас шилдэг. өөрөө бас шилдэг. Бүх шилдэг хүмүүс чинь тэгээд шилдэгүүдийг шилж сонгож одоо тэгээ аашаал зандарч тэгэж ингэж За саяны өгүүлбэрийг ойлгохгүй бол буцаад ухраагаа юу сонсоод үзье. Олон дахин энэ бичлэг болгон тавиг болсон. Би тэгтээ тэрийг бүр санд шүү дээ. Яг ингээл лавах ханаа гэдэг гэл. Иш яарсан мангар авсан. Би дэс хичээх хэрэгтэй шүү гэсэн. Часаас руугаа нэг юм руу очоод. зоосно. Яа. Гэрэл хийгээл явцсан. Тэгээд чинь амар нэмэргүй гэж ааш уул нь гэж чардаалгүй гэж хоош тэгээд цум зөхөөл. Тэрш гэдэг. Тэгээ нөгөө нэг ааштай нэг эмэгтэй ааш тэр чинь ингээд хамгийн гол ямбаацсан сууж хөвлөгээ чамааг авахгүй 3 хонуулаад тэгээ чи дай мадафака. Би очоод гэсэн гооч штэ. Яасан л тоо. Тэгээд яг юу гэж ааш тардаа. Тэгээд ингээд нөгөө нэг эрэгтэй хүн гуйдаг, эмэгтэй хүн ийм гэдэг чи яг тэн дээр ингээд яг ажиглагддаг гэж байгаа хгүй. Эрэгтэй сперм яг гуйдаг гэж байгаа хгүй. Эмэгтэй үнгээс авчралтаа гэх. Тэгээ нөгөө чинь ийм ааштай байж байгаа. За яах вэ? Чи таалагдах юм бол дин. Тэгээд за. Ай. Castilla de Lago виногоо гэртээ үнгүй хөрвүүлэн аваарай. Every sip. Багийнхаа дурсан чигээ. хамгийн анхны дурсан жаа. Хамгийн анхны дурсан. Нүдэ нэг л гүйд хэцүү байдаг. Тэгээд бид нар бол хамгийн шилдэгүүд юм. Тэгээд би бинийг одоо тэгээд шүүмжлэхгүйгээр ч амьдрах хэцүү. Шүүмжлэх амьдрах байгаа та нар бас шилдэг шүү. Тий. Бас залуучууд юм уу одоо бүр хөгшөртлөө хүртэл өөрийгөө олоо байгаа хүмүүс ч байгаа штэ. Тэр хүмүүсээс зүгээр яг байгаа орчиндөө өөртөө гол нь өөрөөсөө дуртахгүй юм хэцүү тий. Нэг хүн таалагдах гэж амьдрна гэдэг чинь бас амар дарамт штэ. Гаднахаа болохгүй гэж. Их ч өөрийнхөө өсөө ярилцлагны гарчгийг гэлжтэй. Тэр би доторхоо олоогүй мөртөө гадна хувцацаа болоо. Тэгээ октод одоо ингээл хувц өмстэй явж байгаа ч тийм ингээл гоё зөөрхөн банзалтай кроптой гоё бие гаргацсан байх штэ. Тэгээ гоё биетэй л явж яах юм. Тэгээд явж явах та нар яа өхөө мөхөө гэж мэгэл тийм гэж өөрснөө ингэж дэлгэж үлдээ та нар яа хар багасаа тийм ингэ зүгээр явж байгаа Өсөөс цулгааж түлхэж унааж юм та нар ч яг хөвгчтэй л байдаг юм байгаа бид нар чи ясаа ингэ тоглож уурж штэ чи өвдөг өвгөөж ёо ямар тэний юм бэ багасаа тийм гот бид нар нэг залуучуудаа та нэр өгөөс загнуулаад сууж шүү. Болоо тэгдэг тэгээд ингээд октод гоё охин мохоо явж штэ гоё секси мекси cute mute тэгэл тэ тийм гутал бүр тэгээд өдгөөс үд гэсэн юм шиг тий тас гэж алгадаж малгадаад яа тэгээд ер нь одоо тэгсэн болсон юм шүү. шалтгаан байгаа. Саяхан ч гэсэндээ Сүхбаатарын талбай дээр биш Сүхбаатар юм биш. Сайн нэг нутгийн хорлол гэдэг. Улсын ихтгэрийн урд нэг хүмүүс ингээд барай зогссон чинь нөгөө нэг яа тийм юм ерөөсөө тийм секс дуусаагүй болоод одоо хүртэл тийм юм яригцаар ш. Ягаад guys ягаад бид нар таныг тэгдгүүл үзтээ. Би тэр юу гэж боддөө ш. Шууд хоохны ухамсарлах угаасаа эрэгтэй хүн за үнээр хэлэхэд эрэгтэй хүн ямар ч одоо гоё сайхан бүсгүйг хараад бол гоё санагдаж штэ тий. Нүднийх нь буланд нэг ингээл янгуутай өө ямар гоё юм бэ. Харагдчихлаа юм л та.
Тэгтэн тэгэл шууд хүүний сонголт ахгүй. Тийшээ хараад очир зүгөө шүртэй шүглээл хөө яасан хийсэн юм нэ ингээл шууд Энийг ингэж харгаа би өөр зүгээр шанаадаа тулаа. эсэргээрээ тэрийг Өгснээр тачиж таадаг. Эрэ маа чи. тэгдэж шүү. Эсэргээрээ Хүмүүст тэрийг хараа. харсан ч гэсэн ингээл за өөрийнхөө гой бодсон явчих Ой яна тийм. Тэгээд тэнгуү чи харин тиймэрхүү зүйлсээс чинь ингээ нөгөө хар нялхаас нь ингэж дарамтласаар хагаад нөгөө ийм амар эмхтэлэг авахыг хүссэн охин ийм зүгээр өмсөд зүгээр ийм тишэрт өмсөд бие нууж ингэж одоо нөгөө өөрийгөө нууж амжиж одоо Billie Eilish энэ нөгөө олон хүний ийм юунаас болж ийм хувцалтыг сонгосон гэж ярьж байгаа шүү дээ. Тэр шиг би ингээл хувцаа би одоо нөгөө том хөхтэй хөхөө за хөхөө гарах нь цааш гэтээ тэр чинь өөрт байгаа зүйлээ хүн ингэж сэтгэл хангалуун гаргаж явах чинь тэр чинь тэр хүний бас жаргалтай байх зүйлс чи ч гэсэн болчмолтойгоо гаргаад явмаар л байна. Тэгэл хүнээс Нөгөө нэг сони юм яриад зөвхөөхний л юм. Мэйкомсэд явмаар л тэгсдэг. Снаймер дээр хөхний жоо хажиан хөхний Үгүй чи чамаас ингээд тань чи бид нар ярьжсэн тэр нэг ингээ хаашаач хөдөлгөө тэр хаашаа хөхний л ингээ бацсан байдаг. Ингээд чинь бүртэй байдаг. Тэгээд амар иршүүд охин байна те. Тэнгуут ёо тэр иршүүд гэл. Эсвэл амар нэг найланхаа охтууд яг зан характерны хувьд бүр нэг сайн эмгтээлэг тийм бусдаас хамааралтай тийм болоод байхад чинь ингээл ерөөсөө тэр хүн тийм л төрсөн байхад чинь тэр хүнийг тэр хүнээр нь хүлээж авахгүй те наадах ч худлаа албаар тэгээд эдгийн шиг албаар нэг эмгтээлэг болох гэж ядаад эдгийн ч гэж ашиг те наа чи одоо банд юм уу юу юм спортоор хичээлсээр байгаа ийм болчих юм гэж эмгтээчүүд хүртэл амар нөлөөлж байгаа хгүй те чи худлаа нэг эрэгтэй харахаараа л эмгтээлэг хоолоогоо тоол гэж үгээд би яг үлээхэд өөрөө тэгжсэн удаа байгаа хгүй найз өхнөө тэгээд ам санагдаад зүгээр юм шиг тэнгуү тэр хүн бас яг аль нь тааруулж яг өөрийгөө гаргаад байгаа гэдгийг мэдэхгүй. Тэгмүүд эрэгтэй хүмүүс ч эмэгтэй хүмүүс бас яг тийм энэ нийгмийн гадуурхалт хийгээд байгаа хгүй найзуудаа өөрийнхөө өвөө хүмүүстэй бас хийж чаддаг. Тэгэхээр бас бид нэр өөрсдөөс эхлэхгүй бол яг нөгөө нэг жил нэг нойлын цаас гадуурн шитгэл дараа нь хүмүүс шидээд байдаг шиг бид нэр ядаж дотор нь хийжүүл тэрийг нь хүмүүс нь дотор нь хийж. Тэгээ одоо багтаа гэхдээ яг үнний хэлэхэд одоо тиймэрхүү характер зан гаргаж исэн дээрлэх үйлчж байсан баг дээрлэгчж байсан баг тэгэл заримдаа дургу үрдэгч яг хүн үнэхээр ингээл хөжиглээд байгаа юм шиг санагдаалт ингээл охтуудтайгаа байхад зүгээр ээж ятал залуучууд ороод ирэн гот ингээл наачаа бас хүний гинт одоо зэвүү дургу зэрэг хүрэн шүү дээ нэг юм яа даа гэдэг гинт яагаад тэгээд чи хулаа ингээд зах юм ахын те одоо юу гэдэг хүлэх Хотын ер нь тэгээд нөгөө нэг хамтдаа байхдаа гоё өөр ээж байгаа хүмүүс ороод ирэхээр өөр болчихдог хүмүүс ээдэг үстэй тэгтээ тохиолдолд бол тэр баг бүхэн дэгдэг бахаа. Тэгээд тэр нь бас яг аль зан яг тэр хүн байгаа үү гэж бид нэмээс мэдгүй л одоо бас зарим хэрэгтэй ч тэр найзуудаа зүгдээ сууж байгаа юм. Өгсөд ороод ирэнгүүт нэг жоохон нэг тийм дээрлэх байсан. Тэгээ ангара заамангаш ирчээд чи явж дээрээс дарж мараад тийм жоохон доош нь их гэх юм зэ. уртлах давсаа одоо өчгшөө гэсч би чи нээжилтэн үү өмнө зүгээр миний өгшин давс ах уу тэгээд тэр гооч ингэдэг. тийм юмнууд бол зөндөө ааш тий. Зөндөө ямар хүмүүс нийгмийн биш зөндөө ямар гадуурч байгаа гэдээ та сонсож байгаа хүмүүс сонслоо гэхэд өө чи одоо нэрээ жахлан сонсд юм. Ер нь яг өөрийнхөө тэгээд ер нь яг өөрийнхөө яг авсан замаар яваагүй нэг үз чараагүй юмнуудын өөр хүмүүс хийж байгааг харангуут ер нь яг тэрнээс яг тэр гадуурхалт нэг шүүмжлэх нь хэлдэг тий. Магадгүй л дээ. Бүр энэ ойлгохгүй юм аа шүү дээ шүүмжлэл хэлдэг юм шүү дээ. Өөрөөсөө нэг жоон байж болохгүй юм гээл. Мэдхгүй зүйлээ арай жоохон нийтдээ хэлээд байдаг. Зүйлийг мэдхэд бас хэцүүлээ. Сонсоод явж байгаа дуунаасаа хүртхэн ичиж байгаа байхгүй юу? Гинт одоо нөгөө нэг та ямар дуу сонсож ийн вэ гэдэг юмд орох юм бол тий shit жахлан сонсоод явж ивэл тэгэл одоо нөгөөдөл нь боллоо шүү тий. Чад өөр би ийм дуу сонсох хэрэгтэй юм байна гэж. Баян ингэж кул ах гэж хичээж байгаа хүмүүс чинь тий. Чамд дуу сонсох гэдэг би кул ах гал. Тэр дуу сонсох сонсдог гэж хичээж байна. Би багтаа бүр нуусаар Big Bang сонсдог байсан шүү дээ. Яаж яг манай үеийн банд дээр бүгдээрээ G дисаад нөх хүүт мууд гардаг байсан. Ямар даа гэж би зүгээр нан чихчээрээ Big Bang сонсдог. Яг үндэ тэгээд сонсдог гэж бодож байгааг тэр үсэлсэн аягүй дотор шал өөр. Гой нэрээ тийм байдаг. Нийгмийн яг надад тааруулсан. Тэрийг ойлгохгүй яаж яах вэ? Би бүр яг тийм үзчихсэн нэг хүнийг амар юм хипхоп плейлист бүр what
Шат өөр заяа. Тийм байдаг юм байлаа бас. Тийм ээ. Одоо бид нар ч гэсэн тэгж байгаа зүйл зөндөл Байна шүү дээ. өөрсдийнхөө фактуудаас одоо ярил л та. Яг гэсэн зөвхөн дуу хөгжим биш. Ер нь хүнд таалагдахын тулд тийм юм хийж байсан. За соолгоос За эхлэв. би шууд одоо өөрөө хэлчихье. Бодоотхий. За сүүлээ. Зөндөл Би одоо ингээл амар хар бутын хараа өмс цагаанд бодоол хүмс одоо сорооч хүмсэн байгаа ч гэсэн ягаан зүрхтэй бандаа штэ. Бэж болно штэ. байж болно шүү дээ. Иймэрхүү жишээнүүдээ хэлээрээ. За тийм үгүй яг тэгтээ тэр нь яг фейлдчихсэн баг тэгэл гоё байгаа даа. Харин Яг нэг юм хүн таалагдсан фейлдчихсэн тийм. тийм байсан бах уу. Ой, зөндөө Би байгаа. яг дуун дээр байсан юм байна. Би бас яг нэг 10 жилдээ чи яг нөгөө өөрийгөө яг бусдад өөрийнхөө үзэл бодолд өрнөж болоог нэг тийм үг байгаа шүү дээ. Тэмүүл ингээл би таарсан дуу аим гой санагт огшиж байгаа ингээл нэг одоо драматик background music ч яваа ингээл иймэрхүү YouTube-ээс татцаа. Тэр сонсч найзууд ирэнгүүтээ юу сонсоод байгаа юм бэ? Canon-ы хари дуу сонсоод байгаа мараад. Тэгэл тэнгүүт баахан нөө billboard ухаж байгаа маа шүү дээ. Нэг нэгээс ихлэ бүгдээ татаж аваад л шүү дээ. Дараа найзад хажуу тавьж. Сонсчаасаа нөгөө одоо ихсэг өөрөг олсон уу? Одоо л хамаагүй шүү дээ. Тэгэл миний дуртай бол дуртай. Чи дуртай юу юм? Юу сонс? Одоо яриагаа би trap сонс. Тэгэж болоогүй дээ. Биш лээ. Тэгээд дахиж шүүмжлээд асуугаа. Гүрүүл яа нэг тодорхойцоо. Би зүгээр яг ясвэрнэрээ бид дөрөв байгаа даа. Трапч гоё шүү. Шүү. Бүгдээ trap дуртай. Арай сонсдоггүй юм шиг дээ. Үгүй шүү. Яах вэ? Нэлэмаа. Арай жолно. Ийоо. Ийм зат болох хэрэгтэй. Сууж байгаа хоёр тийшээ ингээд байдаг. Тийм бас намайг толгоогоос ихсэрлээл гээдсэн. Ерөөсөө ингээд байт юм бэ. Хоёр задаа гэдэг цогоос. Ийшээч нэг лайк, ийшээч нэг лайк. Ер нь тэгээд хүн яг Тэгэл чи ингэдэг үстэй. Чи алкохол ууд юм уу? Oh my god. Чи эмхтэй юм би жиж пи ууд юм уу гэж мэгээ тий. Хөөе чи яа тийм Чи пи ууд юм уу? арай Би бас минаас ууд ш коктейл гэж мэгээд юу гэж юм бэ? Би ч одоо Чи тасмаар тийм ингээд. мөнгө санхүүгийн байдал байна. Хувь хүний амтлах тест байна гэж одоо тэгээд юу дуртайгаа хэрэглэмээр ах чинь тэгэл наазах юмудаас ингээл өө чи юм хоол идэх юм уу? Чи юм газар орд юм уу? Чи ийм найцтай юм уу гэж ашигтай тэр хүнийг зүгээр голж идэг наасаа тэр чинь шилдэг сперм шүү. Нэг хүн шилдэг сперм чи дурдсан юм уу? би хаа чи яасан бэ? тэгээд болоод үзэггүй хэдүүлээдсэн өөртөө өөрийн мэдлэгээ тийм харах. Гаргаж байгаа. Бид нар чинь нийгэм дотор амьдарч байгаа хүмүүс юм чинь. Тэгтээ ер нь айлч уус орон тиймэрхүү зүйлс бол амар л их байгаа шүү дээ. Одоо ингэ кино үзэж хараад би одоо солонгос тань Солонгосд бол илүү ах те бүр нэг юм дөрвөн журамтай Кино болохоор тийм байхтай чи тийм баса. Европчууд бол амьдрах хэв заншлаас ажиллагаал байх. надад хай угаас Адаглаас ямар нөгөө матай нэг далаа малааг болохоор нэг нүцгэн хүн харахаараа л ярьж байгаа. Хүүчг гэл яа нүцгэн хүн нэ. Зүгээр бикинидээ явчих. Үгүй ээ. Наандч л ингээл зүгээр ямар нэгэн тайзан дээр гарахад хүртэл зүгээр л commerce-тэй ингээд яг энэ хувцастайгаа гарахаар Монголд болохоор одоо бараг нэг л тийм нэг удалчны хувцастай гарсан юм шиг хараад байдаг. Тэнгууд ясэрнээр ингээл Европ, Америк бүр зүгээр Бодомжаараа өссөн өсөж байгаа л зүгээр тайз руугаа гараад тэр чин гол нь тэр хүний дуулж байгаа юуг нь сонсох гэж очиж байгаа юм уу? загварын шоу үзэх гэж очиад байгаа юм амар дуугүй тий. Тэр мөр бол надад бол тэр бол жишээ нь амар юм хэцүүлээд. Одоо ингээл нэг 7 хоног болгоо ингээл хамтлагтайгаа тоглолт тэгээ зүгээр нь одоо ингээл тоглолт тайз руугаа гарахад заавал ингэж боддог. Заримдаа ингээд яг өөрийнхөө заримдаа гарчдığım би бүр зүгээр ингээд би угаасаа нүүр мөрөө бодвол ингээд зүгээр өснө сэгсээсэн чам ингээд баталгаатай ингээд гарчдаг байхгүй юу? Манай хамтлагийн ч угаасаа ингээд дандаа эргэтэй ч болохоор шууд хамаагүй гол нь тэр чинь нэг урд нь байгаа фронт ингээд л яллаа штэ. Тэгээ тэр цэвэ тэр нь эргэтэй хүн биш эмэгтэй хүн байгаа тохиолдолд ингээд нэг амар ингээд фокслоод байдаг байхгүй юу? Тэгээ заримдаа ингээд өөрийнхөө гарчгаар би гэхдээ ёо бүр яг тэр тоглолтоо яг алдсан штэ. Яг өөрийнхөө дуулдаг нөө юм ингээл өсгөө тоглоом өмсөөл ингээл бариу хувц өмсөж жаад ингээл гарчингууд яг нөгөө баригдчихдаг. Нөгөө хөөдлөж чаддгүй ингээл нэг л тийм тэгэл ингээл дуулж явахдаа хүртэл итгэлгүй ингээ хамлын хүртэл хараас зүгээр өөрийнхөө л айгаач тэгэл нөгөө тэр хүмүүс чинь намайг ямар байдг вэ гэдгийг мэдээж би ингээл найзуудтай аваар. Юмуд би яг ингээл яг өөрийнхөө одоо би ер нь та дээр жоохон өөрийнхөө ирчээд шүү дээ. Өөрийнхөө тоглолтоо ороод юу яаж чад. Дуугаа Тэгээ нэрнээсээ тэр үр амар нөлөөлдөг тэр хувцас тэр хүмүүсийн харц. Тэгмүүд миний бодос яг нэг 100 ингээл одоо би нэг иймэрхүү хувцастай хаад ингээл нөө амар иймэрхүү охтууд ингээл харцсан гэсэн үү? Гэ
Тэгсэн мөртөө миний дуу ингээ яг юм. Аа бууж гадаг аа. Нөөг жоо огшчих гэдэг мөртлөө огшихгүй. Харцааштай. Энэ жахацгүй. Тэр нь яг хаснаас мэддэгтэй зүгээр хөшөө өөргөө сул тавилтаа. Дүүнөр байгаа бид нар ингээд марзганаад ярьж байгаа юм шиг боловч бид нар ингээд хамгийн сүүлийн Мессеж өгөх гээд байдаг. мессеж өгөхгүй тэгээд ингээд шүүгээд хамгийн сүүлийн поинтоо та нарт хэлдэг штеп. Тэгж яах чинь ингээд бүртээ фэйсбүүкийнх юм аа жоохон Тэгж яах чи яг ингээ. одоо ингээд яасан байгаа хгүй фэйсбүүкийн хүмүүс бол ийм байдаг. Инстаграмын хүмүүс бол ийм байдаг. Твиттерийн хүмүүс бол ийм байдаг гэдэг ингээд бас идрий чи ингээд ангилцсан тэгээд яг тэрүүгээр ахаад бас ингээ ялгуурлцсан юм шиг өө за фэйсбүүк бол би бол тэгээ фэйсбүүкийг комментиг бүр уншчихгүй фэйсбүүктаа хүмүүс бол ийм л байгаа гэх бас өөрөө дотроо ялгуурлцсан маань жаахан нийгэмшмээр байна. юм байлээ. тэгээ жоохон ингээ зүгээр л гоё шүүчгэлтэй өөрөө шүүчгэлтэй тэгээ дотроо заавал тэрэн дээр ингээ бичээд авах шаардлага байхгүй те заримдаа өөрийнхөө бодлыг өөртөө хадгалж явах хэрэгтэй. Заавал тэн дээр бусдад нэлзаагаал бидрийг шүүмжлээл доор нь гахаан хоогоор дуудаад авах шаардлагагүй дотроо л өөмөг хаач ингээд бодож байна гэдэг. Яг өөрөө өртөө болсон хүмүүс яг нэг амар юник хүмүүс байдаг. Тэгээ нөгөө нэг Магадгүй бос хүмүүс ямар ч одоо хамаагүй болсон зүгээр. Заавал бүр амар юуник Сэт байхгүй зүгээр бас ингээ гоё хүмүүс Зүгээр миний бодлоор өөрийгөө олно гэх нь би бол гэж боддоо шүү дээ. Би бол өөрийгөө олцсон гэж боддог. Тэндээ заавал ингээ бүр амар олохороо бүр гэгээр л биш шүү дээ. Зүгээр л би ямар хүн бэ? Би юунд дуртай вэ? Би юу хийх ёстой гэдэг олцсон. Одоо тийм учраас би одоо ингээл нөгөө өөрийнхөө хийж чадах бөгөөд дуртай юм олцсон тэргээрээ мөнгө олж байгаа болохоор би өөрийгөө хамгийн аз жаргалтай хүн шиг байхгүй. Өөрийнхөө яг хүссэн зүйлээ хийж хүссэн юм өсөж яг хүмүүсийн үг надад мэдээж мэдлээ. Би гэхдээ тас бүр тэ өөрөө тэнийг юм хийж явж байхад эндээс сүүлийн юм чад. Үгүй ээ би өөрийгөө олцсон. Чиний үг надад тамаагүй байхгүй шүү дээ. Чи шүүлтүртэй харж байгаа шүү дээ. Яг намайг бүр зүгээр минийхээр хүлээж авахгүйгээр дайрч довтолж байгаа зүйлсээр л би эмзэглэхгүйгээр өөрийгөө яг ингээ барай зогсож чадчихвэл би тэр өөрийгөө олцсон гэж боддог. Тэгэхээр би бол ер нь бол олцоо. би болохоор тэгэхээр би бол их олох гээд л юм шиг байна. Би болохоор жоохон нөгөө нэг өөрийгөө хаагуур хайж явна да. тий хаа сайгүй л хайж явна да. Өдөржингөө л өөрийгөө хайж явна. Юм болгон дээр төсөөж олох гэдэг. Тийм гэхдээ нөгөө нэг ингээл нөгөө яг ямар хүн болж төрсөн нь бас хамаатай юм шиг надад санагдаад идэв. Одоо удамшилч гэдэг юм уу ээж аав нь ямар хүн гэл ингээл тий Нэлээд үг тий. төлөв даруй хүн байна, жоохон галзуу хүн байна, эсвэл илүү ухаантай хүн байдаг ч юм уу тий. Тэрнээс хамаарат би бол одоо нөгөө нэг заримдаа ингээд маш заримдаа хурдан юмнаас уйдамтгай одоо ингээл тууштай биш гэдэг юм уу те заримдаа ингээл нэг юм хийж байгаа л тэр нь уйдахтай санагдвал дараагийн юм хийдэг. Тэгэхээр ингээд заримдаа амар хэцүү. Тэгэл ингээд байнга л хайж явж байгаа болохоор ингээд заримдаа яг бүтэн өөрийгөө одоо санчир шиг ингээд олоход надад хэцүү юм шиг санагдаад идэв. Тэгэл ингээд нас мас яваал, найзууд солигтоол ингээд орчин байгаа нөхцлөөс ингээд би ч бас ийм юм дуртай юм биш үү? Би ч ийм хүнээс мотивашн авдсан биш үү? Би юу ийм хүнд дуртай юм биш үү? Яагаад үнэ нэрийг мэдээгүй байсан бодоо. Би ийм юм даваастай байсан биш үү гэдэг юм уу? Тэгээ явдаг. Тэгэхээр ингээл би бол өхөн өгтлээл өөрийгөө хайгаад ингээл өөхөх ах гэж би бол боддоо шүү. Тэгээ ерөнхийдөө ядаж тал хувийн өөрийгөө мэддэг болсон байгаа гэсэн. Яг саншин хэлдгээр нөгөө нэг заримдаа ор үнсгүйгээр хүмүүс над руу давтлахад тий ингээд нэг юм өөрийгөө ингээд за яах вэ гэх нэг босоод ирэх тийм гэхдээ нэг тийм хэмжээний бол одоо байгаа. Тэгээд заримдаа би ч бас нөгөө нэг сэтгэлийн хаттай хүн сэтгэлийн хатгүй гэж би бас зарим тал дээр зарим дээр хаттай зарим дээр суултаа тэгэхээр санжир намайг хэлдэг байхгүй. За миний найз тэр комментүүдийг бол уншаад хэрэггүй солонгоо. Чи бол үйл Бүр олон тийм гол би бүр шууд үзмээр Бүр уншаад өгөөч. тэгэхээр хүнээсээ л бас болж байгаа. Тэгэхээр өөрийгөө одоо хайж явна да. Тэг хайх хэрэгтэй ах та маа. Тэр нь өөрийгөө олон гэдэг чинь нэх амар тийм юник мүник тийм спешиал юм биш ахоо хадаглаа. Ямар хоолн дуртай, ямар өөрийгөө ямар зан аршинтай, хизээ ууралтай, хизээ яадаг л нэг Өөрийгөө мэддэг байна. Өөрийгөө сайн мэддэг, анзаардаг байх. Мэдээгүй байдаг тий. Заримдаа яг мэдээгүй. Энэ чинь нөгөө нэг юу ах л та цаг үе өөрчлөгдөж байгаа. Миний ингэж өмнө сонирхоогүй байсан, миний өмнө олж харж байгаагүй байсан юмнууд цаг үеийн өөрчлөлтөөр дахиад гараад ирж. Тэнгууд энэ нэр би амар дуртай. Гэтэл энэний нэг тийм нөгөө чиг байгаа штэ. Би яг ямар хүн бэ гэсэн тийч хүн болгоны нэг тийм зураасууд байгаа. Тэрийг л ингэж хүнтэй найзлах дагаад оглол явж ийл гэсэн үг байна. Нэг юм өөрийгөө
одоо хүн чинь ингээл өдөр болгоол ингээл бус нийгмийн амьдралд байгаа учраас аягүй бол нөлөөлөл аваад тэрний хараар өсөөд ч муруудад явж байгаа шүү дээ. Нэгүт нэг одоо миний боддог юм баян хийх систем нь өөрийгөө аягүй сайн нэг анзаарах систем шиг self awareness гэдэг. Би яг яаж ийн өнгөрсөн 7 хоног юу яач вэ? Сарын дотор яач вэ? Жилийн дотор яач вэ гэдэг нэг тийм өөр дөрөв дүнэлт хийгээд тэр болгоно урт хугацаанд ингээ өөрийгөө ингээд нэг бүтээгээд тодорхойлоод явж идэг юм шиг байна л да. Тэгвэл гинт нэг хэд хэдийн хийснэ. Окей, өөрийгөө олцсон шүү. Тийм ээ. Олжихлоо. Цагаан Хүүхдүүд шүү дээ. Одооны Z generation шүү. Энэ сонгол Gen Z. Тэр яа сонгол баа. Эдгээр бол амар хурцтай өөрсдийгөө олж харахгүй шүү дээ. Нэг одоо нэг нэрнгэсээ тэр нэг юмнууд нэг нээлттэй болоод нөгөө үзэж харах зүйлэгтэй биднээс илүү хайр юмтэй хитэ орих хүмүүс вэ. Биднээс илүү анас ингэ бач. Тэр чинь одоо миний том хүн шүү. Йоо. Гэтэ нэрнгэсээ найзууд дундаа тэгж дууддаг болохоор жаа. ижээ гэж дууддаг болсон шүү. Яас бодож. Та нэг тийм түүх байдгүй бүр нэг амар ингээд өөрийгөө бостой харьцуулаад ч юм уу нэг тийм тийж жагаад яа за нэрээ шаа болий гэх ингээд гоё. Өөрөөсөө гоё ингээд Бага шүү. байгаа. Одоо нэг сүүлийн нөгөө юуны одоо Instagram мэтэргээл юу амар их болчихсон шүү дээ. Түнж яг ингээд нэг амжилтанд манай үеийн зарим уу одоо шууд амжилтанд хүрсэн тийм үед байгаа. Тэнгүүд одоо би одоо жишээл одоо ингээд тэр үед ажил хийдэг байсан. Тэнгүүд юу гэж яваад байгаа юм бэ гэдэг. Яг гэдэгтэй хүн байдаг шүү. Би тэрэл ажил гэж бодсон юм. Тэгэл тэнгүүд яг өөртөө амар ихтгэл болдог. Энд дэр одоо бусдад өөр амар харьцуулаад эхэлдэг. Одоо нэг яг инглээ тэглээ гэх нэг тиймэрхүүнүүд ингээл харангууд ингээл атаахал ч юм уу эсвэл өөртөө нэг тийм ингээд Гондох нэг яха болцсон битгий болцсон юм зүгээр. Castilla del Lago виногоо гэртээ үнэгүй хөрвүүлэн аваарай. Every sip. Заримдаа шартаа хүмүүс амар зүгээр л санагддаг. Амар амжилт. шарахтай. Одоо бидний найз чи үзэж байгаа. Балетн дээр амар шартай. Манай найз чи үзлээ. Тэгсэн чи ингээд нөгөө балет та гуруулаа явдаг юм. Үгүй ээ. Бид нар амар олон байж. Б суух чинь амар хэцүү шттэ тий. Тэгсэн чи ингээд нөгөө манай хүн хичээгэлсэн чи би ингээд хоцорч орж ирэнгуутаа миний сонголт яагаад ч юм сайн байлаа тэр үдсэн чи манайд шаранда гүрээсээр агаад суудсан шүү дээ. Йоо би бүр өнөөс шарч хүнийг заримдаа зүгээр суусна. Чи юм уу суулаа шиг. Би байгаагүй тийм байгаагүй. Амар суусна тий. Санчра. Харж ийн өгсөн чи би буцаад нөө. Би бол бүр яаж ямар тийм юм шүү дээ. Мөрөөрөө зөв шар гэж байна л да. Яг буруугаар би чадахгүй гэл нэг юм дасах явдаг ахиулаад байж. Би чадахгүй шопинг хий. Солыг орцог хувц цайсан чи шууд суучгүй. Шууд суучгүй тий. Цагаан дөөсөө. Энэ ойлгохгүй байгаа шүү дээ цаамаа. Цагаан. Тийм би бол шаргуу хөө. Реклам үзээгүй байна тий. Шаргуу болохоор тэгэл заримдаа шаргуудаа өөр хүрдэл юм. Чод ямар муухай хор шаргууд айлын хүмүүс ингээд ахчихсан. Надаас нь хэдэн шар авах вэ? Би нэг залуучуудын амар нэг юм мэдээсэй гэж боддог шээ. Би нэг хэдэн жилийн өмнө би нэг инженер мэргэжилтэй байхгүй юу? Тэгээд барилгын салбараас ер нь бизнес салбар руу орсон. Айгуу дуртай байсан. Тэгэл ийш оржсэн чи бүр шал бүх юм өөр маркетинг энэ борлуул сейлс мэс гэл. Тэгэл яг эхнээс нь сурах гал амар нэг нөхцөл хэрмэлцэлтэй. Тэгэл яваадсэн чи эхний нэг хэдэн сарууд бол бүр амар хэцүү байхгүй юу? Тэгэл орж ирсэн хамт олон бол тэгэл адаглал нөгөө юм ижлэг хэлгээр хэлээл явчихна. Биднээстэй те тэгчээрээ гэл тэнгуү чи би бол зүгээр наадах нь мэднэ гэж хэлсэн мөртлөө шууд гуглж авахгүй юу. Тэгэл зэ тэрний юм бол гэлээ. Тэр болгон чи ингээл надад бүр амар стресс. Яг эхний 1 сар гүрийгээл 2 3 дахь сараас бид н жоохон ингээд амар дарамтанд орсон гэх юм уу. Фак миний байгаа хүрээлэл дандаа надаас илүү байгаад байна. Би яач вэ гэх. Тэгээ би хичээгээд байгаа мөртлөө ингээл бүр амар хэцүү. Тэгэл би бараг сүүлээ бүр ямар ч ингээд орон зориггүй болоо бүр нэг шол байгаад амьдралыг итгэхгүй болоод тэгээ нэг байнга өөртөө ингээд бос хүмүүстэй харьцуулаад байсан байхгүй. Ажил дээр очиод эхэндээ бол яг ажлын хүмүүстэйгээ харьцуулчих жоох байхгүй. Ажил дээр очиод бататай харьцуулаад болдоотой харьцуулаад тэгээ тэрний сүүл рүүгээ бараг жим рүү орсноо нөгөө нэг жимийнхаа бэкпэк залуучуудтай харьцуулаад гудамжаар явахдаа хүртэл ингээд бүр нэг тийм харьцуулт нь улам ингээд дайнжраад сэтгэл зүйч бүр хэцүү хүн болчих тээ.
Тэгээ сүүл рүүгээ би чи баг стресстэй ажилласаа гарах уу яах уу гэл тэгж бодож аваад нэг нийтлэл унш яг энэ тухайн нийтлэл олж унсан байхгүй. Тэгээ би өөрийгөө яг яагаад байгаа жоо хоолж мэдгээд. Тэгэл юу хамгийн ихэд харьцуулахаа бойл зөв нэг нөхчигдрийнхөө л одоо өөртөө харьцуул гээл нэг тийм өгүүлбэр болоосаа. Яг шууд уншаад тэгж чадаагүй л те. Нэг сар ингээд нэг процесс явсны үндсэн дээр л яг ингээд харьцуултаа багасаад нөгөө талаар яг өөрлөгөө жоохон анхаарал тгсэн чи үр дүн гараад ирсэн чи амар баярлал. Тэгж нэг амар өөрийгөө нэг мангар их сэтгэл готрлаас тийш авч ирсэн. Тэгээ би тэгээ аюу их залуучуудад ийм байдаг байх гэж боддог байна. Тэнийг юм битгий бас яг тийм үе байдаг байх хүмүүс. Олон ажил дээр ингээл ер нь яг өөрийнх нь хийх одоо би жишээ нь ингээл дуулдаг зөвлөлт дээрээ нөгөө чадахгүй чи ийм дуу гаргацаар яг хамтлаг өгөхөд хамтлагийн бүгдийг нь хөгжим бүгдийг гаргацсан байхад миний нөгөө хоолой хүрхгүй ч юм уу миний хоолойны цар хүрээ штэ. Тэнгууд би нөгөө нэг тэрийг ингэж нөгөө задалж ингэж гарч чадахгүй чи нэг юм ингээд тэсрээд дуулаад гаш гэмээр нөөдгөж чадахгүй болонгууд дээрс 2 3 үзэл шууд тав гэл унчаамж. Тоглолт хийж байхдаа эхний дундаар алтаал шууд арагшаа унчин заяа. Миний сэтгэл зүйн тэрнээр амар би тэрийг ер нь жоохон засах гэж амар удаан тэмцэлтэж байгаа тэрнээр би яг нөгөө ингэж нөгөө богино хугацааны уналт хийдгээ болохгүй бол энэ амар жижиг юм дээр унчдаг. Яг ингээд нэг алдангуудаа би алдчихад яг илт мэддгээр миний би яаж байгаа миний нүүрний мимик амар мэддэг гэнэ. Царай авираа шууд ингээл арагшаага ингээ нэг хамтлаг руугаа дөнгөж хүмүүс туучин алж байгаа яг хамтлаг нь алж байгаа шиг чи боллоо чи зүгээр алдсан ч байсан алдсан өмнөөсөө биш дараагийнхаа зөвлөлөөс нь барьж аваа шууд үргэлжлүүлжээ гэдэг. Тэр нас надад амар нөлөөс яг би нөгөө нэг яг алдсан юм дээрээ нөгөө гацчихаар яг тэндээ хүн ингээ шууд түжигдчихдэг тэгээ зогсчдаг. Тэгэхгүй шууд үсрээд ядаж нэг нөгөө мөрний араас шууд дараагийнхаа мөрийг барьж аваад дахиад шинээр эхлэе явж байгаа гэсэн үг байхгүй. Яг тэгэж гарахгүй бол яг нэг нөгөө яг одоо хөгжмийнхэн тэгж ярьдаг байхгүй. Нэг плакат руу унцахаараа дэрнээс гарч чадахгүй нэг нот алдаад байхгүй шууд нөгөө буцаад тэр нөгөө өөрийгөө гаргаж чадахгүй болохоор унсаар хагаад тэр дуусан тусал явчихдаг байхгүй. Яг тэгэхээр яг тэр би болохоор ер нь их богино хугацааны шилжилт хийж байгаа юм шиг. Гэтэ тэрийг би бас нэлээд олон жил болж байгаа чинь гарч байгаа шүү дээ. Нөгөө ингэж алдаанасаа нөгөө алдааг ингэж буцааж өсөрч гарч чаддаг болж байгаа. Тэрнээс өмнө нь бол яг тэгэл ерөөсөө тэр тоглолтыг тэр чигтэн би алчдаг байсан баг. Тэнгууч би ганцхан өөрийгөө биш тэр ард байгаа бүх хүнийг ингэж унагж байгаа гэсэн үг. Тэр нь надад улам даран толоод идэг. Би энэ хүмүүсийн урд зогсож байгаа тэгсэн чинь энэ хүмүүс зөв зүгээр хөгжмөө тоглож исэн мөртлөө надаас болоо унчиж байгаа байхгүй. Тэр бол найз нөхөд хамт олон бол бидний яг босгоцыг мөн байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо найз нөхдөө дүүнер минь хайдэ найз нөхдөө зөв олох хэрэгтэй юм байна. Бас найз нөхөд бол үнэхээр амар чухал юм шиг санагдаад идэв. Чамайг алаад байдаг хүмүүс байдаг шүү. Тэг ингээ хамтдаа чамайг хөхүүлэн дэмжиж буруу юм дээр хөхүүлэн дэмжиж байдаг ч юм уу те. Тэгэхэд ингээ миний бодлоор зөв хүрээлэлд орох юм бол айгүй чамайг юм дээш ахих чинь тус болох байх. Тэр нэг гоё үг юм билээ шнөө. Чи өөрийгөө хүрээлж байгаа 5 хүний дунд чинь ингээ. Тий. Тэгээд одоо жишээлбэл мэдээч одоо хүн найзууч гэсэн бие биендээ атаархна. Гэхдээ атаархлаа гэж яах вэ гэд хайдаг найз байх хэрэгтэй байхгүй юу? Тэрнээс чинь ингээд алаад идэг чамайг атаархал бүр ингээд үгээр идээл тэгээд тэнд муугаад идэг тийм найз байдаг шүү тийм. Тийм уугаад авши оромогтой. Тэр бол үнэхээр бос биш. Тэгэхээр зүгээр би ч гэсэн заримдаа яг санчрээд найзтай бол атаархчл байсан байх. Гэхдээ тэрийг атаархлаа гэж яах вэ? Чи миний найз юм чинь за заримдаа ингээл амар уур хурцсан байхад бол санчир миний дургу хүргээл ингэж яхад ингээл уур хурцсан байж хаад санчир алдах юм бол би бол за тэгэл одоо яах вэ? Энэ ингэсэн байгаа. За миний найз босоод ирээ давай. Алуу юу ч юм болохгүй байгаа даа. Яачаад байгаа чи одоо болжооч дээ гэл тэгдэг бол тохиолдол бол зөндөө байгаа. Тим найз байх хэрэгтэй. Тэгээд ажлын хамт олон гэдэг бол бас амар том гоё зүйл байт юм байлээ. Ингээл одоо чамайг мэдгүй ах чинь хайрладаг, мэдгүй ах чинь хүндэлдэг, дотроо ингээд хилээгүй мөртлөө тэгдэг хүмүүс байдаг баг. Тэгэхээр ер нь бол би нэг ингээ хайрлж хүндэлж уучлаарай, баярлаа гэдэг үгийг зөндөө хэлдэг байх хэрэгтэй. Би нэг хайрлаарай тийм. Хайрлаарай. Би бинээ ерөөсөө л хайрлаарай. За тэгээд аав ээж бол тэгээд угаасаа ойлгомжтой тий. Та нарыг бол сумар буудаад байдаг байлгүй дээ тий. Саалаг ийм гоё үг хэлнэ гэж бодсон. Аав ээжигээ. Ажилгаа прагаад үзцаая. Ёо. Тэр их танхимд байгаа тэр хоёрын шиг би бинээ хайрлаа тий. Заасан тэгээд нийгмийн гадуурхалтыг өөрөөсөө битгий дахиж гаргаарай тий.
муухай зүйлсийг. Хүн бол өөрөөр ингэсэн үнцэнтэйгээс соолоо хэллээ. Чи ялсан нэг юм. Ёо, наач чүг шиг Тэгээс тийм юм заа шүү. Жоо шалгарсан нэгэн За заяа. тэр хаалтаа та нар ахаал сүмингээл сүмийнхнийг ялгуурлаа. Би одоо нэг ярих байсан. Яг би өөрөө шууд ядчихсан бас жоохон фаны санагдлаа. Өчигдөр зүг. Тий зүг. Энд гоорч тамаага. За өнөөдрийн дүгнэлт бол ер нь ингээд хүн болон шалгарсан нэгэн манаас хоол байсан баг. Ялсан нэгэн. Үүнийгээ дагаад хүн бол өөрөөр гэсэн үн цэнтэй чаддаг зүйлстэй байгаа. Тэгээд би биенийхээ үн цэнийг хөндлөж байгаарай. Тэнтэйгээ адилхан хүлээж авахтаа өөрийнхөө үн цэнийг мэдэрч Өөрийгөө үлдсэн чинь би юм л өөрийгөө үнэлж байгаарай, бусдыг хүн битээ автаж байгаарай гэж. Өө яагаад таа. Каст үнчил таа. За. Яг нийгмийн стандарт байдаг л зүйл те. Гэтэ гоё өөрийнхөө л байгаарэ. Хүлээж авч байгаа юм. Стандарт хүмүүрээ хөөе. Барих хэвээр шүү. Би Орк тий, байгаарэ. ногоон гэрэл мөрлөөр би өөрөө. За шүүлтүүртэй Уруугаар. Ногоон гэрэл мөрлөөр гарахгүй тий машин жишээ ингээ явж дарж байна. За окей. Нийгмийн стандартаа бариараа, өөрийгөө бариараа, хип маяга бүх юм ер нь гэхдээ баланстайгаарай. Тэр мөнхийн шиг тий нэг юм. дөрөв ширээ. Зөв бол яаж хийж байгаа л мөнхий бол тогтоож ил ерөөсөн. Өөрийгөө битээ гоё бустай харьцуулаарай. За ивент итгэгч Castillo del Lago Eversipin болж ирдэг байна. Хамт олондоо баярлаа. Баярлалаа. За удахгүй болзъя баяр таа. Баяртай шүү.